Миний бие болоод 4 найзтайгаа хамтаар тавуулаа нийлээд хөшөө байгуулад за энэ жил 9 сарын 9-ноос эхэлж Ахсумын нутагт хадгалан 1 сарын хугацаанд хадгалан хадаж өвдөж илээ бэлтгэсэн. Ашиг гэхээсээ илүү бидэд өөрсдийнхөө хэрэглээний өвсийг зээлийнхаа давтал авъя гэсэн гол зорилгоо болж ажилласан. Өөр дүмд бид нар бол гаднаас иртгөө зарагддаг өвсийг авдаг байсан бол энэ жилийн үед бас өөрсдийнхөө бэлдсэн өвсийг аавна гэдэг бол даваа тал ихтэй байлаа. Сумдаа бас өвс авдаг хөдөлтөд авдаг нэлээдгүй хүмүүсийн өвсийг бол бас хангалаа. За энэ жилийн үед бас анхны жил ихэд гошооны үйл ажиллагаа маань давгүй явж за гошооныхоо төлөлтийн мөнгийг болоод өөрсдийнхөө хэрэглээний өвсийг авч ажилласан. Энд бол бас манай сум 20 ажилч их сумын залуучууд оролцсон. Энэ залуучуудаа бол бас 13 сая төгрөгийн цалин өгсөн гэдэг бол одоо сумын хэмжээнд нэлээд том ажил олгогч байдлаар бид хүний хувьд ажиллалаа. Хүндрэлтэй тал бол тээвэрлэлт байдгийн байна хадлан дээр. Тэгэхээр аль болохоор жоохон ойр орчим хадаж сум орнод хэлттэй болоод өөрсөндөө зардал багтай өвсөөр хангай авъя гэсэн зорилготой ажиллах төлөвлөлт байгаа. Тэжээвэр тугал барууны малгай бол их нарийн байдаг. Өвөл болохоор бол өсвөр мал их бэрэг дараг дэвтэр бууц их голдог. Эцэс утраагүй үед нь бол улаан нэмнэгээр нэмнэж мөн бууцыг нь бол одоо нэлээд зузаалж тогтмол одоо өвсөлж тэжээлэр тэжээх ёстой. Саалын үнэний одоо туглыг бол бэлчээр тавуулаад нэмэгдэл өвс өгнө бас давхар тэжээл өгнө. Тэжээлд нь юу аахаагүй бол одоо хэвэг одоо баавар тэжээл, өвлийн тэжээл, ураг тэжээл, хоргожин тэжээл, багсармал тэжээл гэх мэтийг бол баг багаар бол хэвгэнд нь холж өгдөг. Овёс их сайн байдаг. Овёсыг бол чанж халуун усан дэвтээгээд бас хэвгэнд нь холж өгдөг. Мөн хэвгэнд нь одоо адууны өөх, адууны шөлөөр зурч өгнө. Цайны шаар, ногооны хальсыг бас давхар өгөхөд бол тугал бараа бол дуртай идгээ. Шинээр одоо өвлийн уйлралд одоо анх удаа өвлийг үзэж байгаа төл мал бол их арчилгаа малгай шаарддаг. Цас оронгууд бол бэлчээрт явахгүй тохиолдолд бол өглөө ороо 2 бол өвсийн сайн өгөөд өдөр хэрд 10-11-ийн үед бүлээн жаврын гарсан бүлээн авсаар усалдаг. Тэгээд баас нарлуулдаг. Тэгээд баасын авна доорх хэвтэр боос хүйтэн бол одоо доороосоо жинддэг. Тийм учраас өглөө болгон бууцыг бол үргэлж үзэж өглөө эрт тугал барууга шээхээс өмнө гаргаж шээлгэж явах хэрэгтэй. Ширхтэж байвал яваамаг хийн мөн дүүст гэх мэтийг бол хийн одоо гуурын тосмосыг бол дээгүүр нь одоо тусаагаад бол үрээд одоо ингэж бас ширхээс хамгаалдаг. Цахлаа энэ төр бол их бас малыг тураадаг. Намар 11 сар гараад хүйтрээд эхлэнгүүт бол тэжээвэл дээр цасгүй үед бол бас жоохон нэмнэтэй явуулж байвал амаараа ийдсэн юм бол их сайн байдаг. Хужир шүүгээр бол тогтмол хужирлна. Тэр төрвөлжин долоорц бол их сайн байдаг. Тэрийг бол дүүжилдэг ч юм уу түмхэн таван тэгээ тавьчихвал үргэлж долоож байдаг. За манайхны байгалийн шүүт шороо шүүтийн шүү энэ төр бол бас их сайн байдгаа. Шүү өгвөл одоо өвс ийдснийхэн дараа цадгалан үед нь шүүлэхгүй бол бас шүүн төлөгдөнө гэж юм байдаг. Адууны галтар хомоол бол их сайн байдаг. Яагаад гэвэл шим шүүсийг хадгалж байдаг учраас бол адууны хомоол их сайн. Хомоол ижээ сургасан мал ер нь их сайн байдаг. Бэлчээрээс бол хомоолоо олоод иччихдэг. Малын элгийг бол давс түрхээд өнхүүлж явах сайн. Тааны сорсоо таан гатаагаад тэрийг бол юунд нь хийгээд өгөх их сайн байдаг. Хэвгэнд нь өдөр услахтаа бол өтгөн цайны шаар чансан өтгөн цайгаар усалчихад нэг ээлжинд нь усалчихад бол их сайн. 11 сарын сүүлээр 12 сарын ихээр мордоор бүгдийг нь оруулах юм даа. Тэгээд томоодын уйшүүлээ тэгээд хонгоруулж ороод багаад энэ бол шоо тэгээд тэжээ штт. Тэгээд тэр дондоор нь цантуулж ороод хор морыг гаргаад багын мотыг бол нэг хахтар эцээгээд авах юм бол өвөл бас тамир тэнхээ автаас араа муу юм шиг байна.
сайхан тамиртай оруулаад тамиртай тижээшүүл. Тэгээ өвлөн хорыг гаргаад томоодын бол сайн шиг идэлэл тамирын нэг нь хүчийн дуусгаад тэгэл хуцаагаад тижээлд нь оруулна да ярина. Нэг 14 хоног тижээгээл тэгэл ажилдаа ер нь орондоо морд ирнэ. Тэгээд бэлтгэлдээ орчих. За ерөнхийдөө нэг 5 сарын нэлээд гаргаал мордоо гаргадаг юм. Тэгээд гарахтаа аль ногоо сайтай газарлуул гаранда. Гашаа ер нь дулаахан битүү баг тусмал морд ирнэ. Мал ер нь гайгүй сайхан тэнгэрдэг шүү дээ ер нь. Задгаа гашаан тижээвэл тэгээд тэр чинь салхи мал хүлээгээд олигтой тэнгэрч өгөхгүй юм. Бүдүүнүүдийн нэг гашаад нэг баг үрээ заалангуудаа нэг таслагаанд гашаад даахтай гүнүүдээ нэг гашчихдээ. Тэгээд нэг 3 гэсэн. За ус ер нь л жохор штэ ер нь. Годоггүй байх юм бол өдөржөө ус өсөр байгаа л ер нь өдрийг авчин морилуугаа чангарч байгаа юм байхгүй ер нь ус өсөр байгаа л ер нь таалт ус. Ань ус худаг гаргаснаас хойш тань наамар ш. Бүгдээ гаргаж усалчаад, ороодоо гаргаж усалчаад. Тэгээ өгдөө ороо устдаад хоош морчин яг хахтар ихээр уухаа болчдөг үсээр. Өөрсөндөө тааруулаад уучна. Өвс ч юм уу хуустай сайхан ногоон, тэгээ тоог өвс багтай, живээ багтай. Тэгээ сайхан ногоон өвсөл авандаа ирнэ морьндоо. Өөрөө ер нь дааг сарваа бол ер нь баг штт. Баг эдэн бүдүүнээ одох юм бол бүдүүнүүд биш нэг хоёрын донд л нэг боодлоо өсөгдөө штт. Тэгж бодхоос дээр нь жилдээ нэг 1500 2000 шухуу боодлоо өстэй л байдаг юм да ер нь. За манайх нэг 20 тонны хадуул орно. 1500 боодлоо өсвөлчээд л байгаа. Овёс өглөө ороод нэг 2 шанах. 1 литр гарны шанагаа нэг 2 өглөө ороог үргэлж. Тэгээд нас солон молон өдөрт нь солон тавьж өгнө. Тэгээд нэмэлт ижил тамирын шар. Тамирын шар ч юм бас зүгээр шүү юм. Мөрний тамир танкын хөөд гэдэг юм. За өнгөрүүлэхтэй шавтад барьж аваад ортой авчраад хүлж бариад нэг 7 хоног бол нэг хүлждэг. Тэгээд нэг хэд хоног тавьж гүйцлүүлж байгаа. Тэгээд унаар хөдөлгөөнд орондоо юм. Тэгээд ч нэг зөвлөх ойрхон газар унж модод унж. Тэгээд байж бод. Мэдээ сайхан үсэн задраад ирэнгүүр нэг холын унаарт унаад. Тэгж л хөнгөрүүлдэг юм да.